Баярлалаа үзэгчдээ өглөө хөтөлбөр үргэлжилж байна. За бид 7 хоног бүрийн Баасангаар ихтэй санхүү зам эдийн засгийн боловсролыг олгох зорилгоор студид эксперт зочинтой ярилцаж та бүхэнд тодорхой сэдвийн хүрээнд мэдээлэл өгдөг. Өнөөдөр өглөө бид хувь хүний орлогын албан татврын хөнгөлөлт чөлөөлтийн тухай мэдээллийг санхүү эдийн засгийн их сургуулийн багш Батамгалангаас авахд бэлэн болжээ. Өглөө нэмдэрэг сайхан амсна уу? Сайхан өглөө нэмэнд. За хувь хүний орлогын албан татврын хөнгөлөлт чөлөөлөлт гэхээр за яг иргэд маань тодорхой хэсэг нь бол мэдэхгүй байж болох юм л та. Ямар учиртай, ямар хүмүүстэй хөнгөлөлт чөлөөлтийг олгох юм бэ? Хувийн орлогын төрийн хөнгөлөлт чөлөөлт бол одоо 2007 оноос хойш хуулинд орсноор хөнгөлөлт чөлөөлтийг бол эдэлж байгаа. За энэ хувийн орлогын төрийн хөнгөлөлт чөлөөлтийн материалыг бол одоо 18 оны хөнгөлөлт чөлөөлтийн материалыг 19 оны 1 сарын 1-ээс аваад хэлсэн байгаа. 2 сарын 15-ны хүртэл хөнгөлөлт чөлөөлтийн материалыг хүлээж авна. За энэ дээр ямар хөнгөлөлт чөлөөлтүүд байх вэ гэхээр анх удаа амьдран суух зориулалтаар орон сууц барих болон худалдаж авсан бол одоо түүн зарцуулсан 30 сая төгрөг хүртэл хэмжээний орлогыг татвараас чөлөөлдөг байгаа. За мөн дээрээс нь одоо таны хүүхэд эсвэл одоо төрсөн хүүхэд, өрчүүлсэн хүүхэд нь ихтэй сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлд суралцж байгаа бол сургалтын төлбөр төлсөн баримтаар баталж байгаа төлбөрийн хэмжээгээр мөн татврын хөнгөлөлт үзүүлдэг. За мөн дээрээс нь одоо оюутан өөрөө өдөр хичээлд яваад оройн цагаар ажил хийгээд цалин хөдөлмөр хийсний орлогоос татвараа төлж байгаа тохиолдолд мөн сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлтөнд хамрагддаг байгаа. Хөнгөлөлт одоо чөлөөлт гэхээр бас хоёр тустай ойлголттой шүү. Нэг нь бол тодорхой хэмжээнд төлөвлөл зохих татвараас нь чөлөөд одоо тодорхой хувиар хөнгөлж байна. Нөгөөх нь болохоор бүр одоо татвар төлөхийг нь бүр ордос чөлөөлж чинь гэж ойлгож болох нь. Ямар хүмүүс нь одоо чөлөөлтөнд намрагдаж байна? За чөлөөлөлт гэдэг нь бол ер нь бол татвар ноогдох орлого гэж байдаг. Татвар авах орлого гэж байдаг. Тухайн татвар ноогдох орлогоос одоо хасалт хийж өгч байна. Өөрөөр хэлбэл татвараас чөлөөлж өгч байгаа. Орлогыг нь чөлөөлж байгаа. Татврын хөнгөлөлт гэдэг нь болохоор ноогдсон татварыг нь одоо бууруулдаг. Бидний одоо хамгийн гол одоо орлого болох цалин хөдөлмөрийн өсний орлогоос бол сар болгон татврын хөнгөлөлт үзүүлдэг. Гэхдээ энэ хөнгөлөлтийг татвар өгч өөрөө тайлгнахгүйгээр одоо татвар суудагч буюу цалин хөдөлмөрийн өсний орлого олгож байгаа аж ахуйн нэгж байгууллага нь тухайн иргэний орлогоос нь татврыг нь хөнгөлөөд цалиныг нь олгочдөг байгаа. За энэ хөнгөлөлт маань 2019 оны 1 сарын 1-ээс эхлээд тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа. Тэр ингэснээр одоо бидний гар дээр ирж байгаа одоо орлого өснө. Өөрөлд бидний цалингаас суудагч байгаа татвар тодорхой хэмжээгээр буурдаг байгаа. 19 он болсоо нийгмийн даатгалын шимтгэл 1%-ээр нэмэгдсэн. Үүнтэй бас залгуулад хүний орлогын албан татврын хөнгөлөлт чөлөөлөлт тодорхой хуваар бас нэмэгдчихэд байх шиг байна тий. Би хөнгөлөлт нэмэгдэж байгаа. Хөнгөлөлт нэмэгдэж байна гэсэн. Нөгөө талдаа нийгмийн даатгал нь өсөж байгаа. Эргээд одоо цалин хөдөлмөрийн өсний орлогоо суудах татврын хэмжээ бага хэмжээгээр уурж байгаа. Хүн бүхэн хөнгөлөлт идэх боломжтой юу? За хүн болгон бол идэх боломжгүй. Энэ дээр яг уу гэхээр та орлого олоод орлогоосоо татвар төлсөн бол хөнгөлөлт идэлнэ. Тэр сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг бол одоо та ажил хийгээд ажлаасаа татвараа төлөөд тэгээ хүүхдийнхаа сургалтын төлбөрийг төлсөн бол тухайн одоо сургалтын төлбөрийн хэмжээгээр хөнгөлөлт идэлнэ. Өөрөлдвөл одоо сургалтын төлбөр төлсөн хэмжээний ерөөхдөө 10% нь ерөөхдөө буцааж авч байгаа л да. Яг энэ сургалтын төлбөрийн хөнгөлөлт гэж ярьж байгаа боловч бид түрүүлсэн шүү дээ. Ноогдох татварыг бууруулна гэдэг. Тэгэхээр одоо сургалтын төлбөртөө тэнцэх хэмжээний мөнгийг л одоо буцааж авах юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Гэхдээ одоо хууль хэрэгжихтэй болохоор яг чөлөөлөлтөй ижилхнэр одоо нийт орлогоос нь сургалтын төлбөрийг нь хасаж одоо чөлөөлөх байдлаар идэлүүлж байгаа. Ингэснээр одоо бидний ихэнх орлого 10% орлого байдаг учраас одоо буцааж авах мөнгө маань болохоор тухайн сургалтын төлбөрийн ойролцоогоор 10% болж байгаа юм л да. Тэгэхээр таны хүүхэд жишээлбэл 2018 он сургалтын төлбөрт нэг 3 сая төгрөг төлсөн байх юм бол одоо тухайн жилийн орлогоосоо 3 сая төгрөгийг хөнгөлүүлээд тэгээд ерөөхдөө төсөөс буцаа авах мөнгө нь бол ойролцоогоор 300 сая төгрөг болж байгаа юм л да. Зөв. Хүүхдийн сургалтын төлбөр өсөхийн ирээр буцаа авах мөнгөний хэмжээ ерөөхдөө өснө л гэсэн. Зөв. Бас л одоо юу гэдэг одоо мэдээж татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдэлж байгаа бол бас тодорхой хэмжээнд тайлангаа бас цаг тухай бүрд нь хийж явах хэрэгтэй байх л да. Тайлангаа хийзээ өгч явах хэрэгтэй. Хувийн орлогын албан төрийн хөнгөлөлт чөлөөлтийн материалыг одоо 1 сарын 1-ээс аваад хэлсэн байгаа. Тэгэхээр бүрдүүлэх материалын жагсаалтыг бол одоо татврын албаны сайтууд, за бусад мэдээллийн хэрэгслүүдээр ерөөхдөө хангалттай сайн цацдаг. За энэ дээр яг ямар материалууд бүрдүүлэх үү,
Тэгээ хаана хандах уу гэдэг талаар бол мэдээлэлүүд бүгд байгаа. Иргэд маань энэ мэдээллийг бол энэ сайтуудаас дээрээс нь мэдээллийн хэрэгслүүдээс л аваад материалаа бүрдүүлээд өгөх хэрэгтэй. Тэгэхээр 2 сарын 15 гэдэг бол одоо энэ үхэнд ч дээ. Тэгээ төхөөд ирэхлээр нөгөө мэдээлэл татрын одоо албаны ачаалал ихсдэг, одоо хандж байгаа хүмүүсийн тоо нэмэгддэг. Тэгэхээр бидний цаг бас тодорхой хэмжээгээр өргөдөх болно. Хэрэгтэн шиг материалаа бүрдүүлээд очих юм бол одоо очир тараалал багтаа байдаг байгаа. Тэгэхээр энэ байрны өнгө чөлөө, сургалтын төлбөр өнгө чөлөөлтийг эдлэхийн тулд иргэн маань заавал тэр ТТ 06 маягтаар татрын тайлан гаргаж өгөх ёстой байдаг. Тэгэхээр одоо бүхэн болгон татрын одоо мэдлэг байхгүй тий тайлан гаргах тийм одоо мэдтгүүн байхгүй учраас энэ талаар бас итгэн судлаад тий яаж тайлан гаргадгийг гэдэг талаар судлаад тайлангаа зөв хийх ёстой л да. Ипотекийн зээл тамрагдсан бол яах вэ? Энэ байрны тий ерөөсөө энэ дээр ингэж байгаа анх удаа амьдрын суух зориултаар орон сууц худалдаж авах болон барих гэж байгаа. Тэгэхээр худалдаж авах гэдэг анх удаа гэдэг юу гэж ойлгох вэ гэхээр 2007 оноос хойш нэг л удаа гэж ойлгох. Зөв. Өөрөлдвөл 2009 онд би байр авсан бай. Тэн дээр өнгө чөлөөлт идэлээгүй байжгаад одоо 2018 онд хөнгөлт идэлэх юм бол би одоо өмнөх хөнгөлт идлэг бол энэ байрныхаа одоо хөнгөлт чөлөөлт намрагдчих болно гэсэн үг. Зөв. Тэгээд дээрэс нь 2007-оос өмнө ч байртай байсан байж болно. Тэгээд одоо 2018 онд байр авсан бол өнгө чөлөөлт нь тамрагдаж болно. За мөн дээрээс нь татрын хөнгөлцөх за 5 жил гэж байдаг л да. Тэгэхээр 2018 оноос өмнөх 5 жил гэхэлэр одоо 2013 оноос хойш одоо байр авчаад тэрнийхээ хөнгөлт чөлөөлтийг идэлээгүй байх юм бол одоо татрын хөнгөлцөх хугацаанд дотор байх юм бол нөхөж хөнгөлт чөлөөлтөө идэлэх бас ийм боломж байгаа. Зөв. 5 жил дотор үнийг хэрэг зүгээр анзаараагүй бол бас хөнгөлөлт идэх боломжтой юм тий. Тий, хөнгөлт идэх боломжтой. Татрын тайлангаа одоо өгөөгүй бол ямар эрсдэл вэ? Уул нь иргэд маань одоо хөнгөлт чөлөөлт намрагдахын тулд татрын тайлан гаргаж өгөх ёстой. Татрын тайлан гаргаагүйс л одоо үс эрсдлүүд гэж байна л да. Жишээл одоо хуваарь бизнес эрхэлж байгаа иргэдүүд байна. Одоо компани байгуулахаар хуваарь бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд шүү дээ. Бид нар чинь жилдний одоо 2 сарын 15-нд тухайн жилийнхаа орлого, тухайн жилийнхаа зардлыг нотлоод ашигаасаа татварлах ёстой дээ 10% татвартай. Тэгэхээр энийг жил болгон тайлгнах ёстой. Хэрвээ тайлгнаагүй байх юм бол мэдээж хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Хуулийн хариуцлага бол за ноцтой байх юм эрүүгийн хариуцлага хүлээнэ. За тэгээд одоо эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчлийн тухай хуулийн заасны дагуу хариуцлага тооцно. За энэ бол хугацаанд тайлангаа тушаагүй, тайлан гаргаагүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс суучин тооцдог гэсэн. Одоо бол нэгжээр торгодог болсон шүү дээ. 1500 нэгж буюу өөрөлдөл сая 500 сая төгрөгөөр торгоно л гэсэн үг. Мөн дээрээс нь одоо төлөөгүй татрыг нөхөж төлөвлөнө. Тэгээ 30% торгуул ногдуулна. Дахиад дээрээс нь алданг тооцох иймэрхүү эрсдлүүд байдаг л да. Тэр иргэд маань хугацаанд тайлангаа тушаагаад татраа төлөөд явах юм бол одоо энэ эрсдэлд одоо орохгүй л гэсэн үг. Ногоон бизнес эрхэлдэг одоо иргэн хэд орчим хувийн одоо хөнгөлөлт идэх боломжтой байдаг юм бол одоо жишээ нь мод тарж ургуулдаг ч гэдэг юм уу, хүнсний ногоо тарьдаг ч гэдэг юм ийм хүмүүс хэд хүртэлх одоо төгрөгийн татварын хөнгөлөлт идэх боломжтой байна. Байдаг л да ийм хөнгөлтүүд. Яг хоо мод тарих энэ төр бол нэг тийм хөнгөлт байхгүй. Яг хоо газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тий. Одоо иргэд бол татрын хөнгөлтөнд хамрагдах хэрэгтэй. Бид нар маань яг хөглөр мөн адилхан хөнгөлтөнд хамрагдахын тулд жилийн эцэст татрын тайлангаа гаргаж өгнө. За газар тариал эрхэлж байгаа иргэд маань дандаа хөдөө орон нутгийн иргэд байгаа учраас тухайн хөдөө орон нутгийнхаа татрын албанд өөрийнхөө тухайн жилийн орлого зарлагыг нотлоод тэгээ орлогоосоо зарлаас ашиг гарна тийм. Ашигаас 10% татвар ногдуулна. Ногдсон татварыг нь бол одоо 50%-аар хөнгөлж өгдөг байна. Өөрөлд 50%-аар нь ногдсон татварынхаа 50%-ийг л төлнө гэсэн үг. Зөв. Тэгэхээр одоо гол асуудал нь бол нөгөө тайлан одоо нөгөө гаргана гэж нэг асуудал. Бүтэн жилийн тайлангаа иргэд яаж харах вэ? Яг болвол яг шууд яг нэггүй гаргана гэхээр бас хүндрэлтэй байж магадгүй. Иргэд өөрсдөө тайлангаа гаргана гэхээр. Тий. Яг хуу хуулийн дээр бол гэж орлогоо нотлон холбогдсон гарсан зардлынхаа зарлаа нотно гэж. Тэгэхэд бол иргэд маань олсон орлогоо жилийн эцэст татварын албан дээр очиод хэдэн төгрөгийн орлого олсон гэдэг тооцоогоо хийгээд энэтэй холбоотой гарсан одоо нотлох баримтуудаа цуглуулад тэгэл тайлангаа гаргана л да. Ерхийдөө бол одоо бид энэ үйл ажиллагаа явуулаад хэдэн төгрөгийн орлого олсон. За яг энэ үйл ажиллагаатай холбоотой холбогдсон гарсан зардал нь бол тэдээгээд тэрийгэ нотлно. За энийг маань иргэд бол яг манайх бол татраа өөрөө тодорхойлон төлөх системээр явдаг. Татварлагч бол өөрөө тэрийг яаж тодорхойлж болно гэсэн үг байхгүй юу? Гэхдээ эргээд татрын албанд бол 5 жилд нэг удаа
татврын хэн шалгалт хийдэг. Энэ иргэн маань одоо энэ татвар төлөгч аж ахуйн нэгж маань татвараа үнэн зөв тодорхойлж төлж тайлгнаж байна уу гэдгийг бол 5 жилийн удаа татврын яламнаас хэн шалгалт хийгээд тогтоочдөг. За ингээд л хэн шалгалт хийхэд тухайн иргэн маань орлогоонууд дарагдуулсан эсвэл татвар багтлагын тулд одоо зардлаа өсгөнө тий. Ингэсэн байх юм бол одоо татвар багтуулсан байх юм бол хуулийн хариуцлага хүлээх ийм зохицуулттай байна. За баярлалаа, бидний ярилцах хугацаа өндөрлөж байна. Үзэгчтэй бүхэнд өнөөдөр өглөө санхүү эдийн засгийн сургуулийн багш Батамгалан за хувь хүний орлогын албан татврын хөнгөлөлт чөлөөлөлтийн тухай мэдээлэл хүргэлээ. Баярлалаа, ажилтнаа ажилласаа. За баярлалаа.